Хүмүүс яагаад шил зүүдэг вэ? За энэ нь болохоор хугарлын гажиг гэж нэрлэгддэг бөгөөд 3 тэгтлээ байдаг. Нэгдүгээр гиперметропи буюу холын хараат ойрын харалгаа. Энэ үед нэмэх шилээр тухайн хүний хугарлын гажиг засдаг. Хоёрдугаар миопи буюу ойрын хараат холын харалгаа. Энэ тохиолдолд хасах шилээр хугарлын гажиг засдаг. Гуравдугаарт астигматизм буюу тухайн хүний дүрс буухтаа сарнсан байдалтайгаар буудаг. Энэ тохиолдолд цилиндртэй буюу өнцөгтэй шил зүүж тодордог байх нэ. За эдгээр нь юунаас болж үүсдэг вэ гэхлээр нүд өөрөө дунджаар 60-аас 66 диафтригоор гэрлийг хугалдаг. Үүнийг 40-өөс 44 диафтригоор тунгалаг эвлэг бүрхүүл хугалдаг бөгөөд хүүхэн харааны ард барилга болохоор 20-оос 22 диафтригоор гэрлийг хугалдаг. Үүний үндсэн дээр гэрэл хугаран торлог бүрхүүл буюу тод хардаг цэг дээр буух ёстой. Гэтэл тэр торлог бүрхүүлийн наан болон цаана дасгалын цэг өгсөнтэй холбоотойгоор юмсыг бүдэг хүлээж авдаг. Тэр үед хасах болон нэмэх шил цилиндртэй шилийг зүүснээрээ тухайн хүн тод харах боломжтой болдог.